Няран эцэг ээжид хэрхэн тусалж болох вэ? Хүүхдийн гэрт ирэх нь хоёр эцэгийнхээ хувьд ноцтой сорилт юм. Эмэгтэйчүүдийн нуруунд дээр ихэнх анхаарал ирдэг. Тэр нь хүүхдэд ихэвчлэн анхаарал тавих болно. Төрсний дараа эмэгтэйчүүдийн бие махбод ямар байдаг вэ? Түүний бие махбод удаан хугацаанд сэргээх болно. Гормоны тэнцвэржийн сэтгэл санаа одоогоор тогтворгүй байна. Төрсний дараа биеийн ойр дотн байдал яригдахгүй. Тэрээр сэргээх хугацаа шаардлагатай. Бүх эмэгтэйчүүд хүчтэй нойргүүдэлтэй болох нь үнэн. Олон эмэгтэйчүүд сэтгэлийн хямралд ордог. Эцэг нь яах вэ? Эцэг нь зөвхөн хөхөөр хооллох боломжгүй. Бусад бүх анхаарлыг та их нартайгаа хуваалцаж болно. Хүүхэд гэрт ирсэн эхний өдрүүдээс эхлэн та түнд жив солих, усанд оруулахыг сурч ав. Хэрэв та нэмэлт сүв ашиглаж байгаа бол хооллох хэрэгтэй. Энэ нь эхнэрт нь ачааллыг бууруулж хүүхдэд ойр байх боломжийг олгоно. Түүнтэй хамт эмнэлэг рүү яв. Гэрийн хүүхэдтэй эмчид очих нь маш хэцүү. Ялангуяа хүйтэн улиралд. Шүн хүүхдийнхээ төлөө бас. Хэрэв тэр муу унддаг бол шүн нэг удаа эхнэрээ хүүхдийн орон дээр солих хэрэгтэй. 7 хоногт нэг удаа түүнийг гадаа гаргаж найзуудаас нь уулзуулах. Итэг энэ нь түүнийг амрах боломж олгох төдийгүй цэцэрлэгт дасан зохицоход нь туслана. Таны хүүхэд эхнэртэйгээ харилцаж байхдаа бусад томчууд байгааг мэдэж байх болно. Боломжтой үед хамт байж мэдрэмж байдал тухайгаа ярилц. Хэн ямар үүрэг гүйцэтгэх талаар тохиролц. Үнэн дээр хэдхэн сарын дараа бүх зүйл илүү хялбар болно. Та нар бүх жижиг зүйлсийг зохицуулж хүүхдийн унтлага, хооллолт сайжирна. Тэгэхээр одоохондоо эхнэртэйгээ хамт бай. Та хоёр эцэг их бөгөөд гэр бүлийн амьдралд шинэ үеийг бий болгож байна.